Сайн байцгаана уу? Намайг Баатрин Батал гэдэг. Монголын мянган сарилтын Аяглал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн. Би Монгол улсын зөвлөх инженер, олон улсын мэргэжсэн төслийн менежер золтой юм хүн байгаамаа. За миний ажлын энэ үйлдвэр дээр ирснээр эхэлдэг. Бүгдээрээ өнөөдөр мянган сарилтын сангийн захиалгаар баригдсан Аяглал ус дахин боловсруулах үйлдвэр дээр ирсэн байна. Үйлдвэрийн маань барилга угсралтын ажил 100% дууссан. Өнөөдөр туршилт тохируулгын ажиллагаа эхлэх гээд бид ирсэн байна. Аяглал ус дахин боловсруулах үйлдвэрт маань яг нэг 8 инженер ажилладаг да. Энэ бид хэд бол энэ үйлдвэрийн бүх оролцогчид буюу одоо гүйцэтгэгч MCS Property, зурагчдын Viola тэгээд энэ захиалагчийн инженерийг хийж байгаа Detratec компани болон мөн холбогдох яам тамгын газар агентлаг бүгднтэй нь холбох ялангуяа энэ хажууханд мань баригдаж байгаа бидний одоо усан авах байгаа шинэ төв зөвлөх байгууламжийн төслийнхэнтэй уялдаа холбоог нь ханган ажиллах гэдэг бол бидний гол манай багийн ганц одоо чухал үүрэг байдаг. Би болохоор үйлдвэрийнхээ туршилт тохируулгын хэсгийг илүү хариуцдаг. Туршилт тохируулга дээр болохоор гүйцэтгэгч компани болон ашиглагч усуугийг мөн одоо зураг төслийн компани, захиалагч компаниг холбон ажиллах юм үүргийг гүйцэтгэдэг байгаамаа. За энэ хэдүүлээ өнөөдөр болохоор манай үндсэн химийн процессын гол одоо бодис доослогч төхөөрөмжийн өрөөнд орж ирсэн байна. Тэгэхээр энэ өрөө бол яг манай үндсэн химийн цэвэрлэгээний бүх одоо үндсэн бодисыг доослдог ийм зориулттай өрөө байгаамаа. Хүмүүс болохоор химийн бодис доослоод ингээд ус цэвэрлэнэ гэхээр ерөөсөө ингээд баг ингээд нөгөө бодис хийгээд усыг бохирдуулаад байгаа юм шиг ойлгодог. Тэл энэ химийн бодисууд чинь ерөөсөө нөгөө бохир усанд ороод бохир усан дотор байгаа тэр бохирлыг чинь хооронд нь ингээд нийлүүлж өгдөг байгаа. Ингээд хооронд нь нийлүүлсэн энэ нийлээд бөгнөрүүлснийг нь дараагийн тунгаагуур дээр бид нар бөгнөрсөн хэсгийг ингээ хамаад авах ийм процессыг эргэлжлүүлдэг. Тэгэхээр бол химийн бодис гэхээр хүн болгоо одоо юм хортой гэх биш. Харин ч энэ химийн бодис чинь тэр нөгөө хортой нийлүүдийг чи хооронд нь бөгнөрүүлээд дараагийн тунгаагуур нь ингээ шүүгээд авах боломжтой болгодог ийм процесс гэдэг юм аа. Та бүхэн харж байгаа энэ төв цэвэрлэх байгууламжаас байгаль буюу туулгол нийлүүлж байгаа ус энд харагдаж байна. Тэгэхээр манай Аяглал ус дахин боловсруулах үйлдвэр бол яг энэ усныг аваад цэвэрлээд дулааны цэцлэгийн станц 342-т нийлүүлдэг байна. Тэгэхээр миний сүүлийн 4 жил бас яг гардаж хариуцж хийсэн ажил бол энэ үйлдвэрийн Аяглал усыг өрчлөн цэвэрлэхийн гарын авлагыг боловсруулсан. Энд ирж байгаа усыг цэвэрхэн байлгахын тулд Улаанбаатар хотод ажиллаж байгаа 100 гаруй үйлдвэрээр цэвэрлэх байгууламж ажиллуулахын суйрлуулахын тулд ажилласан байгаа. Тэгээд үүний үр дүнд одоо нэг 100-аад үйлдвэрээс 35 үйлдвэр цэвэрлэх байгууламж тавьчихсан байна. Үлдсэн одоо 70 гаруй үйлдвэрүүд ялангуяа хүнсний үйлдвэрүүд маань цэвэрлэх байгууламжаа тавьж ийж энэ ус маань одоо бидний шаардлагыг хангаад манай үйлдвэр амжилттай ажиллах юм байгаамаа. Тэгэхээр өнөөдөр бол одоо бид нар зөвхөн одоо хөдөлгөөнд PR явахдрынхаа насуусын туршилтыг хийнэ. 3 насуусын бүрэн хүчин чадлаар ажиллуулаад өнөөдрийн хувьд туршилт дуусна. Маргаашнаас эхлээд цаашаага мультифло буюу химийн цэвэрлэгээ, тэгээд давхар шүлтүүр, тэгээд халдваргүйжилт гээд бүх нойтон туршилттай хийж үзнэ. Манай Аяглал ус дахин боловсруулах төслийн 8 хүн бол бүгд өөр мэргэжилтэй. Би бол багийнхаа ганц химийн инженер химчин. Тэр утгаараа би бүх л одоо химийн инженер болон мэргэжсэн төслийн менежерийнхээ хувьд нэлээд олон ажлын даалгаврыг боловсруулсан. За энэ дотор бол үйлдвэрийн Аяглал усыг урьдчилан цэвэрлэх гарын авлага, үйлдвэрийн Аяглал усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагаа сурчлан таниулах зөвлөх үйлчлэгээ, лагийн урт хугацааны менежментийн төлөвлөгөө, Аяглал усны өвдлийн сангийн дата менежмент гэх мэт нэлээд олон одоо ажлын даалгаврыг боловсруулсан. За тэгээд одоо бол бид барилга угсралтын үе шатаа дуусгаад туршилт тохируулгын үе шат руугаа ороод явж байна. Тэгээд одоо манай компакт ус буюу 3 сарын 31-нд гэхэд бид үйлдвэрийнхээ бүх ажлыг дуусгах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Та бүхнийг миний ажлын нэг өдөртөө таньсан маш их баярлалаа. Бидний ус, бидний ирээдүй.